Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Энэхүү подкастаараа ээжүүдэд тулгардаг хамгийн түгээмэл бэрхшээл болох хөхөнд хэрхэн сүү оруулах вэ? Сүүний хэмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ сэдвээр ярилцах гэж байна. Юуны түрүүнд хөхөнд сүү орох, ялгарах үйл явцыг ойлгомжтой тайлбарлая. Хөхөнд сүү үүсч ялгарах процесс нь пролактин болон окситоцин хэмээх хоёр дааврын нөлөөгөөр явагддаг. Хүүхэд хөхөө хөхөх үед эхийн өхний толгойд үүссэн мэдрэлийн сэрэл тархинд очдог. Уг сэрлийн хариуд тархины суурь хэсэгт байрладаг. Өнчин тархинаас пролактин даавар ялгардаг бөгөөд энэхүү даавар нь цусаар дамжин хөхөнд очиж сүү ялгаруулах эсүүдэд нөлөөлөн сүүг үүсгэдэг. Хэрэв хүүхэд хөхөө сайн хөхвөл эхийн хөхөнд үүсэх сүүний хэмжээ улам нэмэгддэг байна. Иймд хүүхдээ хөхүүлэх нь илүү их сүү үүсэх нөхцөлийг бүрдүүлнэ. Та хүүхдээ хөхөөлөх тусмал сүү орно гэсэн үг байна. Жишээ нь ихэр хүүхэдтэй их хоёр хүүхдээ хоёуланг нь хөхөөлдөг бол эхийн хөхөнд хоёр хүүхдийг затгах хэмжээний сүү үүснэ. Хэрэв хүүхэд хөхөө болвол тэр даруй сүү үүсэх нь зогсдог байна. Зарим хүмүүс эхийн сүүний гарцыг нэмэгдүүлэхийн тулд тэднийг их идэж, их хэмжээний шингэн зүйл уух, эсвэл ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь эхийн бие махбодын хэрэгцээг л хангахаас биш, сүүний гарцанд огт нөлөөлдөггүй. Харин хүүхэд хөхөө хөхөхгүй, эсвэл хөхөлт хоорондын зай хол байвал хөхөнд сүү үүсэлт явагдахгүй болох сөрөг талтай байдаг. Хөхөө хөхөх үед эхийн хөхний толгойд үүссэн мэдрэлийн сэрэл тархинд очдог. Уг сэрлийн хариуд тархины суурь хэсэгт байрладаг. Өнчин тархинаас окситоцин даавар ялгардаг бөгөөд окситоцин даавар нь цусаар дамжин хөхөнд очиж сүү үүсгэх эсүүдээс бүтсэн цулцангийн эргэн тойронд байгаа булчингийн эсүүдийг агшааснаар сүүг гадагшлуулдаг байна. Окситоцины ялгарлалт нь эхийн хайр халамж болон мэдрэмжээс маш их хамаардаг. Сайхан мэдрэмжүүд болох эхийн сэтгэл хангалуун байх, хүүхдийнхээ хөөрдөм төрхийг бодох, түүний сүү хүүхдэд нь маш их ашигтай гэдэгт итгэл үнэмшилтэй байх зэрэг нь окситоцины ялгарлалтыг эрчимжүүлж сүүний гарцанд сайнаар нөлөөлдөг. Хүүхдээ харах, түүнд хүрэх, хүүхдээ уйлахыг сонсох зэрэг мэдрэмжүүд нь окситоциныг өдөөдөг байх нэ. Харин өвдөлт, сэтгэл зовнил, хангалттай сүйтэй гэдэгтээ үл итгэх зэрэг сөрөг бодол мэдрэмжүүд нь окситоцины ялгаруулалтуудыг саатуулдаг байна. Мөн энэхүү хоёр даавраас гадна сүү үүсэлтийг багасгах буюу саатуулах нөлөө бүхий хүчин зүйлс эхийн сүүнд байдаг. Энэ нь эхийн хөхний хэд их чанаралтаас үүсч болох сөрөг үр дагавруудаас сэргийлэх бие махбодын хамгаалах рефлекс юм. Та хүүхдээ ойрхон хөхүүлэх эсвэл сүүгээ саах нь сүү боловсруулалтыг саатуулах нөлөөг гаргадаг. Иймээс танд нялх үрээ эхийн сүүгээр амжилттай хооллох дараах зөвлөмжийг өгч байна. Та хүүхдээ ойрхон хөхүүлж үлдэгдэл сүүгээ саах, өөрт тохирсон хэмжээгээр шингэн зүйл уух, хүүхдээ инхрийлж хүүхдтэйгээ ойр байх, хүүхдээ затгаж чадна гэсэн итгэл дүүрэн байх, бусдын буруу ятгалганд өртөхгүй байх, ямар нэгэн зүйлд сэтгэл зовнихгүй байснаар сүүний хэмжээг нэмэгдүүлж хүүхдээ эхийн сүүгээр хооллож чадна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.